цэцэг сагдрахтаа уйлдаггүй гэж итгэсээр, моддын гүнээр үрд биш гэж итгэсээр, өвсний аялгуун дун цаашилдаггүй гэж итгэсээр, цаг хугацаа тийш ганц хараад нам би. Нарны илч дэлхийг тэвэрх нь мөнх гэж итгэсээр, сарны туяа бүхнийг амьрлуулах нь мөнхөд гэж итгэсээр, одсын зүуд манах нь өөрдийн гэж итгэсээр, цаг хугацаа тийш ганцаар однон би. Хүсэл мөрөөдлөө чулуун шивнэж үлдээчихэд, зүудний чандад амьдарч байсан гэж итгэчихэд, зүгээр л бүхнийг дурсамж болгон тээсээр, цаг хугацаа тийш ганцаар однон би. Шуудын жиргэн дуу байсныг сонсчоод, шивнэх минь хүртэл үлсийг цочоодгийг анзаарчаад, шиврэх бороо нулимсан байсныг мэдчихэд, цаг хугацаа тийш ганцаар однон би. Их талын аниргүй гэрт оршдгийг таньж хаад, энэлэг шаналхан шүүдрийн туслаар нулимсардгийг таниад, эхлэл хийгээ төгсгөлдгүй, тоонд мэдэртдгийг ухаарч хаад, цаг хугацаа тийш ганцаар однон би. Улс чамайг хүлээж, бидэртдгийг мэдчихэд, элсний ширхэг бүрэг инээж бас өөлтгийг үзээд, хумхын тоосны ширхэгт ертөнц оршдгийг таньж хаад, цаг хугацаа тийш ганцаар однон би. Цаглашгүй гунгаан тээсээр, цаг хугацаа тийш яаран однон би. Цаг хугацаа тийш ганцаар однон би. Цаг хугацаа тийш. Ямар байх юм? Орилоо хашгичаа. Нөгөө юунд очиод үүрлцдэг. Эрдэнэсийн агуулгадаас ч үүрлдэг те. Бусдын жимсийг бол хайр найргүй иддэг. Тийм одоо шаацгай шиг ургалдаач ус байж болох нь шүү дээ. Гэсэн ийм одоо их олон бодол төрүүлдэг. Тэгээ маш их гоё зөвлөлөөтэй ч одоо Алгасч болохгүй ярилцлагын цаг маань эхэлж байна. За өнөөдрийн бидний ярилцах ном бол Америкийн зохиолч Харпер Лигийн маш алдартай арман Гурвалдай хөнөөх үе. За энэ арманы тухай ярилцахаар өнөөдөр Монголын орчин үеийн хүүрнэл зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг зохиолч Дорж Зовдын энх болд. би анх энэ номоор хийсэн киног үзчихсэн. Тэгээд тэр үед миний англи хэлний төвшин бол мэдээж дээ. Тэгээ охин маань орчуулад тэгээд юу яхад бүр өөрөө инээд алдаад манай охин ч бас бага байсан л да. 14 5-таад байсан баг. Тэгээд миний хувьд яагаад энэ ингэж их таалагдаад байгаа юм гэдэг ингээ асуухаар аав энэ чи ерөөсөө л ингээл яг тэр нэг эмгтэй хөвгтийн сэтгэхгүйгээр ингээд явцсан гэх. Тэгээд ингээд сая энэ сугар аргачаагийн орчуулгыг уншлаа л да. Тийм гайхалтай. Энд чи ерөөсөө өдөөгийн нэг жижигхэн хотын этхэн байшингийн дунд болоод байгаа үйл явдал байхгүй юу. Тэгэл тэр чин тэр одоо Редлихний гэр бүлээ гэд ингээд тэр үйл явдлаар яг одоо тэр бол тийм хүн гэд нэг тийм одоо юу гэдгийг тийм хувцастай юм юутай дүрсэлсэн тийм дүрслэл бол байхгүй. Тэгээ тэр хүний гаргаж байгаа характераар тэр хүмүүсээ яад. Тэгээ яг тэр нэг хүүхдийн юу яваад байдаг. Хүүхдийн сэтгэхгүй, хүүхдийн маш хөгжилтэй тэгээд тэр зүйрлж байгаа эднэр юм нь бол ерөөсөө яг л хүүхдэл одоо тэгж зөөрлөнтэй. Тэгтээ бүр эмгтэй хүүхэд тэгж зөөрлөх юм байна. Ингэж ойлгохоор их гоё бичсэн.
хэллэг бол маш сайтай. Тэгээд хамгийн гол нь юмыг ингээд шууд хэлдэг нэг юу байдаг шүү дээ. Оросуудад ч байдаг да тий. Одоо жишээ нь Толстойн юм уу Шолоховын зохиолуудад байж байдаг. Ингээд дамжуулаад хэлцдэг. Тэгээд тэр нь ингээд буухаараа цаанаа нэг тийм агуулгатай ч юм шиг ингээд гоё буудаг. Аав нь бол хүү охин хоёрыгоо яг өөрийнх нь юугаар зөнгөөрхөө тий өөрийнх нь одоо ааш араншингаар нь өсгөж яадаг. Өөрөө бол ерөөсөө тэр аавын дүрээр ордгоо. Ямар сантай хүүхдүүд нь аавыгаа нэрээр нь нэрлэдэг байгаа шүү. Атикос гэдэг ингээд нэрээр нь нэрлээ. Тэгээ тэгтлээ тийм одоо найз яг тэр нэг юу өсгөж байгаа. Энд чи одоо тэр юу штэ нэг гурвалтайнуудыг л өсгөж байгаа байхгүй тийм ээ. Тэгээ бас сатгтаах руу хүүгээ ганцаар ингээд ороо явуулцдаг. Гэсэн нөгөө охин дүү нь бол айгаад байгаа байхгүй тийм. Яагаад гэвэл холбоотны дайнаас үлдсэн цорын гац буу дэва сатгтайд байдаг гэдэг одоо тэр ярианд бол чи одоо 6 настай хөгчийг үнэмшин шүү дээ одоогоор арга тий. Тэгээ тийм буутай хүн рүү хүүгээ явуулчлаа гэд нөгөөдөг чи айгаад байдаг. Тэгсэн дэва сатгтай бол мэдээж юу гэж одоо тэг буу байгаа ч юм уу ч юм уу. Тэгээ ирээдлийн буугаас бууг ирээдлигээс одоо бүх юм эхлээд ингээд энэ бол үнэхэрийн одоо хөгжилтэй бүр тэгээд өөрөө уншиж байгаа хүн бүр тэр үйл явдалд нь ороод ингээд за энэ яг ингэж хэлж байгаа юм чинь энэ үйл явдлыг юутай холбоотой байж болох вэ гэж цааш нь үргэлжлүүлээ бодох шээ тэ ийм одоо их гоё ном байхгүй юу. Одоо тэр та сая хэллээ тэр хүүхдийн танаа охин хүртэл нөгөө киног үзчихэд яг хүүхдийн юу вэ гэдээ ойлгохтой. Угаасаа энэ номны сэтгэл татах чанар нь тэр юундаа ингэнэ. Ерөөсөө яг 8 настай хүүхдийг өгүүлж байгаа. Тэр 8 настай хүүхдийн өгүүлэмж чинь өөрөө ямар ч хүнийг одоо ямар ч хүн 8 настай хүүхдийн юм унших сайхан л байна л та тий. Гэтэл одоо мэдхгүй нэг 60 та хүний өгүүлэмжээр явах юм бол 60 хүрээгүй хүн ойлгох үгүй юу. Гэтэл ихэнх уншигч бол 8 настай 9 настай байх үеийн туулаад гарцсан учраас 8 настай хүүхдийн өгүүлэмжээр явахаар их амттай зугаатай уншигтай байх шиг байна. Тэрнээс гадна үйл явдлууд нь одоо жишээ нь нэг уншиж байхад миний өөрийн багнаас ингээ бодогдож байгаа байхгүй. Тэгээ би чи өдөөний хүүхэд ингээл тэр үед ч одоо манай нутаг их сайхан зам болдог байж л дээ. Тэгээ бороо ороод ингээд энэ тентгөө нөгөө шалан дээр нуурнууд тогтцдог. Тэгээ би өөр тэр ус руу бууж очих гээд байгаа шүү дээ. Хүүхдийн чинь 6 7-тал одоо энэ скаутын л үйл хөнгөт байж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг юу гэхээр тэр усны савдаг гэдэг том амтан байждаг. Тэгээд гүгэд очиж байгаа хүүхдээ бол одоо жишээ нь би их нингэн чихтэй байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ тийм хүүхдийн тэр энэ зөөлөн нингэн чих энэ хаамар эднэрт их дуртай тийм амтан байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр л одоо очиад нөгөө усныхаа ирэг дээр суугаад бодно л да тий. Тэгээд тэр мөр бол яг ингээд одоо энэ скаутын ярианаас бол ингээд бүр над бүр илүү дотн буугаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар чинь нэрэл бүгдээрээ л тэр насыг туулаад гарцсан. Тэгээ манай сумд Балтан дорж гээд нэг хүн байсан. Бид нар ингээд тоглож явах тэр одоо бид нартай бас тэр хүн чинь тоглож штэ. Жигтэйг чанга ашгардаг. Тэгэнгүүт нь бид нар үргээл шуул шиг ингээд далдал тийш бутраа явцдаг гэсэн байхгүй. Гэгчлэнгээ тэгээ тэр хөгжилтэй юмнууд бол байнга энийг уншиж хахад ерөөсөө амилж яадаг дотор божгонж яадаг. Энэ номын эхний тэр нэг 8 орчим хэсэг нь дандаа тийм зугаатай, жаргалтай хүүхднээс яваад байгаа. Нөгөө нэг асуудал үүсгэхээс өмнөх тэр хэсэг маш гоё амттай. За ер нь яг нэг хүүхдийн нэг гоё ном одоо нэг Том Сойерийг ч юм уу те Хакфинийг уншиж байгаа юм шиг яг л нэг тийм уур амьсгалтай нэг ихний хідэн хэсэг яваад тэр чинь нэлээ их цай эзлэн шүү тэр чинь баг энэ чинь 2 бүлэгтэй ном байгаа бах та баг 3-ны 4-ний 1 нь бол дандаа тийм зугаатай гоё тэгж байгаа л нөгөө асуудал эхэлдэг те нөгөө аав нь Атикос нөгөө Томыг өнгөлөх болсон. Тэгээ энэ Томыг өмгөөлөд эцэг чинь юулийн гэр бүлийнхэнд чинь одоо энэ харуудан ч цагаанууд нь сүмдээ цуглаад тэгээд ингээд нөгөө уншлагынхаа дараа
юу яаж байгаа шүү дээ. Хандив өгдөг. Тэгээд тэрүүгээр нөгөөдөл чинь бас тодорхой хэмжээгээр амьдраад яваад байдаг. Тэгсэн мөртлөө тэднээс тийм бүр хүнээс гарамгүй тийм ааш гардаг. Тэгэхээр зэрэг аав нь одоо аавынхан сэтгэхгүй бас яг тийм өгдөөчгээ одоо тийм дэвэр өнгөтэй ингээд тэгээд нөгөө Томыг бас өмгөөлдөг өөрөө айгүй бол тэрс сайн дураараа өмгөлчихөж байгаа байхгүй. Тэгээд онооцсон байдаг баха. Тий, өөрөө ярихсан бол оноосон гэдэг яриад байгаа байхгүй тий. Гэхдээ тэнд бол өөрийнх нь тэр сонирхол бол маш их байгаа. Тийм ээ. Ямар ч байсан татгалцахгүй хөлөд авцсан. Тий. Тэгээд энд чинь ингээд байнга нэг юм яваад байгаа шүү дээ. Энэ гургалтай гэж одоо юу яваад байна тий. Ингээд эн чинь дандаа явахгүй. Байжгаад нэг гарч ирэл тэр нөгөө хоёрт чинь ийм буу өчтдөг шүү дээ. Авгах нь. Тий, цусараа. Тэгээд аав нь хэлж байгаа шүү дээ. Та хоёр backyard-д одоо арай хашаа юу башингийн ард лаац бодаараа бодож болох юм аа гэд. Нэг болвол юу хөх ятуу шаазгаа. Хөх шаазгаа бодож болох шүү гэд. Юуг бол болохгүй. Гургалдааг бол болохгүй гэд. Тэгээ нөгөө моди атагтаа хэлээд байгаа шүү дээ. Гургалдаас чинь айлын жимс хууралж иддэггүй эрдэнэ шишээ юунд агуулгад очиод өөрөө засаад тавьчихдэггүй. Тэгээд жигтэйхэн тийм гой дуугаар хүмүүсийг ингээд тайтгаруулж яадаг учраас аавын чинь зөв та хоёр хязгаарч битээ гургалдааг буудаарай гэдэг. Гэрчлэн. Тэгээд ингээд явж байтал дахиад нэг гургалдаан асуудал гараал ирнэ. Нэг хаахан чинь тий. Тэгээд энэ ямар чиртэй юм яваад байгаа юм бол гэдэг бодол бас тухайн хүмүүст ингээд үе сэтэл өгөөл ингээд яваад идэг штэ. Тэгээд эцэст нь яасан гэсэн аав нь өмгөөлөд уг нь бол ялцсан. Гэтэл нөгөө тангартны шүүгчүүд чинь одоо бас юу яаж болдоггүй. Тэгээд нөгөөдөл чинь Томыг буруутаа гэдэг ингээд. Тэгээд Том шоронд очиод шоронд байж байхдаа зүгтах гэж оролцсон гэдэг. Тэгээд 17 сум бинт нь байсан гэдэг. Тэгээ ингээд Том яг зогцсон уу үгүй юу гэдэг бол бас эргэлзээтэй битүүлэг учир битүүлэг өнгөрчихөж байгаа тийм. Гэхдээ Атикус бол хотынхоо шүүхтэр хамгийн гол нь хотынхан ойлгоцсон. Яг юу болсон бэ гэдгийг ойлгосон. Том бол буруутай биш юм байна. Тийм ээ. Юэлийнхэн бол ерөөсөө өөрсдөө тэр чинь одоо скаутын ахыхан тодорхойлж байж байгаа шүү дээ. 4 янзын хүн байна гэдэг байгаа тийм. Тэгэл эцсийн бүлэгт бол манер юу гэж ойлгосон гэхээр ерөөсөн хүн чинь тийм 4 янз биш юм байна. Ерөөсөн нэг л янз байт юм байна гэдгийг бол ойлгож байгаа. Тэгээ энэ гургалтай одоо ямар гургалтайг нь хөнөөчж байгаа юм бэ? Яагаад энэ кил болж алч үү те гэдэг асуудал гараад ирж шít. Тэгээ ингээд хүн болгоо өөрийн гургалтайтай. Хүн гэдэг чинь өөрөө сэтгэл нь бол одоо зэрэг гургалтай байдаг байна шүү дээ. Тэгээд Атикус бол хоёр хүүхдээ хамгийн одоо энэрэнгүй зөөлөн одоо юу гэдгийг хүнлэг тэр юугаар нь өсгөжсэн. Гэтэл Александра аавгийгч бол Фрэнсисийг бол огт өөр юугаар хүмүүжүүлж байгаа шүү дээ. Тэр чинь одоо тэр хотынхын жишээ нь тэднийхэн бол тийм, эднийхэн бол ийм гэдэг ийм үзлээр хүмүүжүүлж яддаг те. Манайхан бол удамтай одоо юу гэдгийг ийм өөр. Гэтэл хүмүүс бол нэг л юм байна. Гэхдээ яг тухайн тэр юунд тохиолдолд яаж гараад байгаа тэрүүгээр дотроо ялгараад байна гэдгийг л одоо жим хамгийн сүүлд ойлгож байгаа. Жим чи өөрийгөө том хүн болсон гэдэг одоо бас томчуудын зэндаал руу яваад байгаа ш. Эдгээр бол ингээд юу ахаараа маш их тийм энэ яагаад ингээд байгаа юм бол гэдэг бодлыг заавал өндөр. Тэр шин 13 хүрэх гэж байгаа хүүхдийн бодол яваад байгаа мөртлөө яг томчуудын бодох ёстой юмыг давхар тэнд өгүүлээд байгаа байхгүй тийм ээ. Тэгээд ингээд хамгийн сүүлд одоо аав нь ялсан мөртлөө ялагдж байгаа явдал бол тэр хүмүүсийн итгэл үнэмшлийн одоо Финшихний гэр бүлийн гэдэг юм те Атикусын гэр бүлийн тэр гургалтайг л одоо алж яана л та те. Гэтэл дараад нь
Том өөрөө тэр шоронгоос зүхтэж яваад буудуулсан гэж байгаа. Тэгэхээр Том болвол Томын гургалтай нь бол аль хэдэн тэр нөгөө хотынхоо шүүх хурал дээр өгцсөн багч тий. Нөгөө юулийнхний ялаад гараад ирж байгаа мөртлөө дараад нь хинч биш болчихж байгаа. Жинхэнэ гургалтай хөнөөгчт нь тэдний мөртлөө. Жинхэнэ одоо хэргийн эцэст нь бол юулийнхан тухайн шүүх хурлаар бол ялсан. Том буруутсан. Гэхдээ тэр хотынхны ойлголтоор бүгдээр харчиж байгаа, ойлгочж байгаа учраас юулийнхан бол сүулдэ хинч болоод тэгээд нөгөө хамгийн их айлгч байсан Богрэдлийн сүулдэ жимэг аваад тийм ээ. Тэгээд хэнийг алчиж байгаа шүү дээ. Боб юулийг алаад ингээд дуусч байгаа тийм. Тэгтэл тэнд бас нэг гургалтай хүч алуурчж байгаа. Бобын одоо юулийн гургалтай гэдэг юм уу те. Тэр бусдыг одоо гүтэгдэг, бусдын хөдөлмөрөөр амьдрах гэдэг, бүр амьдраад сурцсан те. Тэгээс нэг өөрийнх нь одоо ичгүүр сонжооргүй гэх үү. Огт өөр гургалтай байж шүү дээ те. Нөгөө моди авахын хэлсэн гургалтай биш. Ер нь гургалтай биш л те. Ер нь бол бас яг ч бас хэлж биш гэж хэлж болно. Гэхдээ нэгэнт л одоо хүний сэтгэлээс төрж байгаа учраас миний ойлголтоор байхгүй те. Чи хүнээс бол ялгаагүй гургалтай л төрнө. Гэхдээ тэр нь ямар байх юм? Орилоо хашгичаа. Нөгөө юунд очиод үүрлцдэг. Эрдэнэсийн агуулгадаас ч үүрлдэг те. Бусдын жимсийг бол хайр найргүй иддэг. Тийм одоо шаазгай шиг гургалдайч бас байж болох нь шүү дээ. Гэсэн ийм одоо их олон бодол төрүүлдэг. Тэгээ маш их гоё зөвлөлөөтэй гэж одоо энэ хиний мартаад байна л да зарим нь. Harper Lee-ийн тэр маш мундаг зохиолч гэдэг нь одоо энэ хүн чинь баг насан туршаа ганцхан армаа бичээд. Тэгээ ерөөсөө нэг тэгээд сүүлд нь чинь хэдэн онд үлээ бүр саяхан нэг хэдхэн жилийн өмнө бас хоёр дахь ном нь гарлаа гэдэг шууган тариад байсан шүү дээ. Тэгээд дараа нь асуусан. Тэгтэл энэ ганцхан энэ армаанда ямар мундаг байсан одоо тэр таны саяны ярьсан тэр нэг янз янзын хүмүүсийн дотор тэр нэлээд тийм эвгүй хоёр сонирхолтой гэр бүл байна. Каннингамынхан гэдэг нэг Юэлийнхэн. За Юэлийнхэн Каннингамынхан хоёр ямар хүмүүс юм бэ гэдгийг анхны өдөр скаут хичээлд очингууд тэдний хоёр хүүхдээр шууд харуулчихсан. Шууд тий. Жишээлбэл нэг нь болохоор нөгөө багш нь нөгөө бөөс суурснаас найгаад боо юм болоод тэгэнгүүт тэр би зөвхөн ингэж ирдээ гэд маш тийм бүдүүлэг тийм нэг барис тийм нэг залуу хүүхэд орж ирээ гардаг. Нөгөөх нь болохоор Каннингамын хүүхэд. Каннингамын Волтер. Тий. Каннингамын хүүхэд болохоор ерөөсөө яг тэр хүүхэд нь Каннингамынхны бүх занг харагддаг. Нөгөө хүүхдээс Юэлийнхний бүх занг харагддаг. Тэгээ хамгийн айхтар нь Каннингамынхаа ямар хүү юм бэ гингүүт Атикус нөгөө хоёр хүүхэдтэй хэлж байгаа. За зөвлөгөө аваад явлаа. Энэ хүн мөнгө төлөөгүй, мөнгөт байхгүй. Гэхдээ төлнө. Энэ бол яаж игэл төлнө. Гэтэл дараа нь ингээд нэг шуудаатай юу ч үлээ ингээд янз янзын 3 удаа төмөсч үлээ. Баг юм самар тэгээд хамгийн гол нь тэр хүмүүс баг энэ арманд нэг 2 3 хол гарч явах шиг байгаа Каннингам. Нэг удаа тэгсэн гэж нэг яриад тэр хүүхдийнх нь юу хоёр дахь удаад нөгөө нэг шоронгийн юун дээр харуудын нөгөө харыг өмгөөлөгч гэдэг нөгөө талд нь орцсон нөгөө фермерүүдтэй нэг ирдэг штэ Каннингамын баг толгойлогч ч байдаг үлээ. Тэгтэл нөгөө хин чин аавыгаа маш мундаг авардаггүй тэрнийг аварсан гэдгийг мэдгэдэггүй. Гэхдээ ингээл яахад хүүхдийн юунаас маш гоё. Гэтэл энэс гадна 3 дахь дээр нөгөө тангархтын шүүгэнд Каннингам юм. Ерөөсөн 3 юм дээр гарч байгаа мөртлөө тэр Каннингамынхаа ямар мундаг амьд тийм дүрв те яаж ч магадгүй ямар ч тэнийг юм хийхэд бэлэн гэхдээ голтой. Тэгээ хамгийн гол нь тэр яг мөнгөөр төлж чадахгүй ч гэсэн шудраг. Тэнд бүр сэтгэл нь байгаа гэдэг. Тэр чинь бас нэг төрлийн гургалтай байна гэж надад ойлгогдоод байна. Тэд нар бол гэтэл Юэлийнхэн бол Юэлийнхэн бол ерөөсөө тийм юм. Юэлийнхнийг тодорхойлохдоо ийм гэсэн чинь за тэр яах вэ? Скаут чи энийг яриад яах вэ? Яг бид нар зул сарын гацуураа авч чаях гээд явах үед чи яг ойлгох байхаа. Тэгвэл юу ч хэлээгүй. Гэтэл тэр хооронд яасан бэ гэсэн чи ингээд явж байгаад харуудын дунд хорооллоор явхад ийм үнэр гэл зул сарын орой бүх айлын хоолны үнэр ганцхан Юэлийн төрөөр явахад тэр бүх үнэр алах болчихлоо.
үнэхээр тийм нэг тийм үнэхээр дорд одоо нэг хогийн цэгийн нэг юун дээр яадаг нэг тийм зөвхөн тэр үнэр гэдэг үгээр ингээд тэгэхээр бас ямар мундаг зураач юм бэ гэдэг нь бас харагдаж байгаа. Тэгээ энд чинь ингээд энийг ингээ уншихаар ерөөсөө юу л да бид өнөөдөр чинь бас яаж амьдраад байгаа вэ? Бидний одоо сэтгэл зүй юм маань яаж өөрчлөгдөд байгаа вэ? Гэт эдгээр яг өөр төр татаад ингээ бодогдоод өрөөд ирж байгаа байхгүй юу? Тэргээрээ бас их онцлог. Ерөөсөө маш олон хүн төртөмчтэй. Би магадгүй бодож ирсэн. Жишээ нь одоо энийг Япон хүн унших юм бол за би чинь яг одоо айл бүлэгт нь багтж гэнэ вэ гэж бодох юм уу те. Жишээ нь одоо монголчууд бид нар чинь айл бүлэгт нь багтаад байгаа юм байна. Над бол жишээ бодогдож байгаа байхгүй юу. Энэ дээр ингээд хэлчихэж байгаа юм л да. Олонхын саналыг заавал дагдаг ганц зүйл бол хүний дотоод ухамсар юм аа. Тэгээд аав нь ингээд хүүдээ ахантай хэлээд өгчөж байгаа байхгүй юу. Гэгчлэнгээр тэгсэн мөртлөө тэр яг л тэр олонхын ерөнхий зүй тогтол нь зөв тал руугаа л байх юм бол нөгөө гургалтай чинь байгаад байх юм байна гэдэг. Тэгэд хамгийн сүүлд нь одоо нэг аюул бол тэр Боб Юэлийг одоо утгалаад алдсан байдаг тийм. Гэтэл тэрэнт чинь нэг бог рэдлээ юм уу эсвэл шериф юм уу те. Яагаад гэвэл скаутын сонссон чимээнд тэр төрөөтэй гутын чимээ гараад байгаа байхгүй юу? А тэгсэн чинь бог рэдлээ одоо ард нь гарч ирээ жимэг аваа явц. Гэтэл бог рэдлээ бол ерөөсөө л манай хоёрын одоо зүрхэнд байсан хамгийн гүнзгий айдсан. А тэгсэн мөртлөө хамгийн сүүлд нь амийн аварч ирсэн. Тэгэд энэ үйл явдлууд энэ хөдөлгөөнүүдийг уншихаар бид нар би чи хэм бэлээ, бид нар хэм бэлээ. Хүмүүс хоорондын харилцаанд ингээд бид нар харьцахдаа эн чинь одоо тэр айлын өсгөө тавьдсан одоо бүр багаас нь төрүүлээд ингээд насан туршаад ингээд өөрийнх нь өөрөө одоо хүмүүжүүлээд тавьдсан тэр айлын гургалтай юм шүү. Тэр аав ээжийн гургалтай юм шүү гэдгийг бид нар хэр ойлгож хоорондоо харьцдаг билээ гэсэн жишээний юм бодогдчих. Одоо заавал бодогдуулна юм бол энийг уншсан хүн болгонд тэгж бодогдно. Юмыг тэр далдуур хэлсэн юмнууд нэг айхтар. Жишээлбэл одоо Александра эгч бол Александра гэдэг одоо тэр Атикусын дүү бол тэр авгаа бол ерөнхийдөө их тийм арсны үзэл мүзлийг цогцолцоолохгүй байгаа. Тэгсэн мөртлөө тэр юу гэсэн ямар үзэл бодтой гэхээр тэдний удамынхан бол тийм төрдөг. Эдний удамынхан бүгд архичин байдаг, эдний удмын хүүхнүүд бүгд цахаа байдаг, эдний удмынхан гэдэг ч юм ингээ тийм хатвар. Тэр нь далд цаад утгаараа юу гэж яана гэхээр эдний удмын хүн бол муу гэж, эдний удмын хүн бол сайн гэдэг үзэлтэй яг адилхан нөгөө талд нь аачид үзэхлээр хар арьстай хүн төрөх юм бол муу. Тэр бол оюун санааны хувьд даагуур. Цагаан арьстай хүн төрөх юм бол ямар ч байсан хар арьстай хүнээс дээгүүр гэдэг үзлий нөгөө хэлбэр нь явж байгаа байхгүй тий. Александрагийн нөгөө яриад идэг. Тэрнийхээ аригчин гэдэг нөхөр тэр яриа чинь. Гэтэл Атикус хоёр хүүхэдтэй яаж ирэхлээгүй. Яагаад ингэж вэ? Яагаад та ийм хэргийг авчаа гэж нөгөө хоёр чинь бас сургууль дээр нь хүртэл хэцүү байдаг шин. Тэгсэн чинь сургууль дээр битэл бүр хамаатан садандаа хүртэл хамаатан хэлж байгаа. Гэтэл тэр Атикус хэлж байгаа. Хүн болгон хуулийн өмнө тэгш хэрэгтэй. Хэрвээ би л энэ хэрийг авахгүй бол өөр хэн авах юм? Тэгэхээр хэн нэг нь авах ёстой. Яагаад гэвэл энэ шудраг бус юм байж хэдий ч гургалтай хөнөөхөд бэлэн хүмүүс энэ орчлонгоор дүүрэн байгаа юм чи энэний эсрэг хэн нэг нь зогсох ёстой. Бүгдээр яагаад гэвэл тэр хар төрнүү, архичин удам төрнүү хамаагүй бүгд тэгш хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь эцсийн эцэст тэр нөгөө занал хийлээд сүулт нь баг алах гэдэг ш. Тэгэхэд чинь Атикус юм ерөөс санаа зовхгүй. Яг гэвэл тэр бол өөрийнхөө давуу талыг хүүхдүүдтэй хизээч яаж байгаа. Зүгээр л хүн болгон тэгш гэдэг үзлийг л хоёр тэр ямар мундаг аав тэгж хүүхдээ яаж мундаг хүмүүжүүлж байгаа тий. Тэгээд яг тэр шүүхтэр хэлж байгаа үг тий. Яг одоо Америк хүний тэр хэн байх намайг. Яг тэгш эрэхтэй гэдэг одоо тэр юу
үзэл бодол яг одоо юу гэдэг хэрэгжиж идэг хамгийн өндөр цэг бол шүүх процесс тий. Шүүх хурал. Энэ шүүх хурал бол бид нар тэр хэн байх нь хамаагүй бид бүгд яг нэг төвшин дээр байж байгаамаа гэдэг. Ягдгүй шийдвэр яаж гарах нь ч хамаагүй. Тэр яг тэр шүүхт тэр бүгд харж байгаа тий. Тэр нь хамгийн чухал. Энийг тэр айхтар хэлдэг. Тэр өмгөөлөгчийн тэр ухаан бол үнэхээр бас мундаг. Тэр хүүхдүүдтэй нөлөөлж байгаа нөлөө. Тэр шүүхтэр тэр зохиолч бас нэг мундаг шийдэл хийсэн байдаг. Шүүхтэр яг ингээл хамгийн эзэгтэй болол мэдээж хамгийн эзэгтэй хамгийн тангарахтны шүүхийн өмнөх хамгийн айхтар маргаан болохоор үед нөгөө диилийн бие муудангууд нөгөө өгүүлэгч гараа явчихж байгаа тийм. Тэгээ мэдэхгүй юу болсон. Уншигчл тэр нэг төсөөлнө. Яг юу болсон юм. Тэгээ буцаад орсон чинь шидэгдсэн байдгүй юу? Тэгэхээр энэ нарийн юу хүртэл зарим юуг нь уншигчд өөрт нь бодох эрхийг үлдээж байгаа тийм. Үлдээгээд. Тийм. Энэ зөвхөн амьдралд одоо янз бүрийн зүйл тохиолддог л да. Тэгээ би нэг удаа Чикагогийн гудамжаар нэлээд том гудамжаар явж байхгүй юу? Машинтай явж ирсэн. Тэгсэн чинь ингээд автобусны буудлын дээр 2 хүн байж байгаа юм л да. Тэгээд тэр 2 хүний байж байгаа ерөнхий тэр яг тэнд сууж байгаа байдал нь надад их сонин санагдахгүй юу? Тэгэл би зогсоод яг автобусны буудлаас нэлээд зайтай зогсоод нөгөө хоёрыг харсан. Тэгээ нэг одоо хар залуухан бүсгүй нэг тийм одоо дунд иргэм насны гэдэг юм уу та тий одоо ингээд нас ингээд ингэдэг шүү дээ. Яг нэг тийм тэр нуруунд дээр байгаа настай тийм цагаан арьс эмэгтэй хоёр байгаа байхгүй юу? Автобус үлээгээ сууж байгаа. Тэгээд цагаан арьс эмэгтэй нь болохоор ингээд нэг ном уншаа сууж идэг. Нөгөө хар арьстай эмэгтэй болохоор айгүй бол тийш нь дуудаж ил авсан байх том хайрцагтай пицца тавьсан идээ сууж байгаа байхгүй юу. Тэгээд надад тэр үед юу гэж бодогдсон гэхээр ийм байхаар чинь ингээд үзэл гарахгүй яах юм бэ гэсэн юм бодогдчихсэн. Гэхдээ би тэр үед өөр хүн явж байгаа нь шүү дээ. Одоо өнөөдрийнх бас тийм ээ. Одоо жишээ нь юуг уншаагүй нөгөө гургалдайг одоо хөнөөхийг одоо уншаагүй тийм хүн явж байгаа байхгүй. Тэгэхээр энийг уншаад үзсний дараа бол эн чинь хүн гэдэг юм чинь огт өөр юм байна. Бидний бодоод байгаа нөгөө дулмаа дорж гэж харьцаад байдаг харьцаа чинь яг тухайн одоо нөхцөл хүнтэйгээ харьцаж байгаа харьцаа бол чадж гэнэ үгүй юу гэдгийг дахиад давхар эргцүүлэх шаардлагатай болчихж байгаа байхгүй. Гэгчлэнгийн ийм маш их өгөөмөр ийм ном. Хүн ёсны хүн хоорондын харилцаанд тэр хүний хүмүүжил хүн чанар магадгүй сайхан сэтгэл, уудам сэтгэл тэр юмнууд их чухал болохоос биш. Тэр хүний ямар хувцастай байгаа нь, ямар арьстай байгаа нь, гаднаасаа ямар харагдаж байгаа нь, магадгүй ямар орчинд амьдардаг нь их чухал биш. Гэтэл энэнийг маш олон хүн ойлгодгүй учраас одоо энэ 60-аад онд эн чинь бүр тодорхой бүр нийгэмд баг хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт байсан биш. Хар учраас тэр шүүхтэр ялах ёсгүй тий. Тэр хар учраас тэр гүтгүүлсэн ч харын буруу. Цагаан хүн бол хэдийгээр тэр одоо юуэл бол бүр харуудаас 7 дээр амьдралын хэв маягтай харуудаас 7 дээр хүмүүжлэлтэй амтан боловч тэр цагаан төрсөн учраас тэр ямагт давуу хэрэгтэй байх хэрэгтэй гэдэг энэ үзэл өөрөө одоо эн чинь Америкт баг нөгөө боолын юмнаас ахуулаад эн чинь энэ Harper League одоо энэ үйл явдал болж байгаа 30-аад онд бол Harper League өөрөө нэг 10-аад настай охин байсан гэж байгаа яг скаут шиг. Тэгэхээр яг тэр үед бол ерөөсөө энэ бүр яг бодиттой тодорхой тохиолдсон явдал юм шиг байна. Тэгээ бодглохоор ер нь арсны үзэл гэдэг зүйл одоо энэ 60-аад онд бол амар тийм том бүүн болох нь аргагүй байсан юм билээ л дээ. Тэр чинь одоо Америкийн 2 дугаар хувьсгалч гэдэг нь юу гэдэг нь арсны үзлийн эсрэг байгаад ер нь та Америкт амьдарч исэн хүний хувьд энэ арсны үзлийнх нь одоо бол харцсангуй баг мэддэхгүй байх. Зүгээр тэгтээ энэний тэр 30-аад онд юу байсан 60-аад онд бүүн нийгэм даяар зочроос юм үүсгэсэн тэр юуны аль хэр их мэдрэгддэг вэ ер нь? Энд чинь юу байгаа? Энэ хар арснууч чинь бол бүр нөгөө боол байсан учраас хэмжээлшгүй тийм зовлон дундаас гарч ирсэн. Тэгээ яг 60-аад он гэдэг чинь одоо юу шүү дээ. Яг энэ ном хэвлэгдэж явах үед чинь нөгөө автобусанд тус тустай суув.
Одоо ресторанд ороод яахад ер нь харууд баг орохгүй тийм нөхцөлтэй байж байгаа. Тэгээд энийг энэ Атикус бол бас хүүхдүүдтэй хэлж байгаа байхгүй. Тэгээд эн чинь бас нэг айхтар ургалтай энэ нийгмийн үзлийн чинь нэг айхтар юм ингээд явж байна. Дараад нь эн чинь эргээд юу яхаараа хонзон болоод ингээд гараад ирэхээр бүр аюул болно. Тэгээд эн чинь хүний эрхийн зүг ерөөсөө хэлбэрлэхгүй яваад байсан. Линкольноос хойш ингээд яваад байсан. Зогоохон урагшаага ахаад байсан. Ингээд яг одоо тэгш хэрэгтэй гэдэг нь ингээд 80-ад онд ингээд бүр хэрэгжээд амьдралд бүр ингээд тогтоод ингээд хөдөлмөрийн хөлсмөс одоо бүх юм адилхан болоод ирж байгаа. Тэгэнгүүт нөгөө нийгмийн халамж авдаг хэсэг нь харууд нь болсон. Тэгээ нөгөөдөл чинь бол яад нэхэр халамжаа авлаа, нархаа авлаа, уулаа, бэцэгээ дуудлаа идлээ. Тэгээд л ерөөсө гэртээ бүгээд л ингээл тэр халамж бол нэг зүрхий биш мөртлөө Америкийн халамж бол юу гэдгийг 4 амбултай айл бол ингээл одоо сардаа идээ дуугаад ингээд байгаад гэж болохоор тийм хэмжээний халамж өгч байгаа байхгүй. Нэг удаа би тэгэхэд нэг хоолны газар ажиллаж байсан. Тэгээ нэг хоол өгөх гээд их гоё гаднаасаа нэг гоё харагддаг тийм хоёр өндөр байшин байдаг байхгүй. Тэгэл энэ дотор одоо ямар улсад байт юм бол гэж их сонирхдаг байсан. Тэгсэн чинь тэр орой надад нөгөө газар хоол их юу таарчихгүй юу. Тэгээд л яасан манай эзэн нэг Итали хүн байсан. Тэгээ нөгөө эзэн маань намайг боломжтой аваарай боо гэдэг байхгүй юу. Тэгээ би одоо ийм гоё газар юунаас болгоомжтой. Дагвччвал буугаад нөгөө дуудлагынхаа хоолыг бариад гүгэл орсон чинь бүүн цагтаа байчихгүй юу. Нэг давхарт тэр байсан. За. Тэгээд ингээ явсан чинь цаашаа ингээл явсан чинь бөө харуудыг ингээл хан руу ингээ гараа ингээ тулуулаад ингээ зогсооц. Тэгсэн нэг цагтаа урч ирэл та яах гэж байгаа. Гэхдээ би ингээ дуудлага өгөх гэж байгаа. Гэл тэгсэн чинь ингээд нөгөө хайгийн ингээл харснаа. За хоёул цог явъя гэв. Дээр шим жигтэй хүн дээр 20 хэдэн давхар байсан байхгүй. Лифт байхгүй. Дундуур ийм юу төмөр ийм саргалжин хамгаалттай дотроо. Тэгээд энэ дээдлээ бетон аа. Тэгээд нөгөө саргалж бетон хоёрын дундуур нөгөө цагдаач намайг дагуулаа явчих байхгүй. Тэгээд дээшээ давхар алгасан аа. 10 хэдэн давхар л гарсан. Тэгэл юу болсон чинь хаалган голоо гинжтэй. Пад хоолоо авлаа мөнгө буцаад над руу өглөө цагдаа наваад дагуулж гараад дахиж та ийшээ ирж болохгүй. Тэгээ би уучлаарай би ястаа үнэхээр мэдсэнгүй. Би танаа юурууч хэлнэ. Одоо яг тэр хоолны газраа захиалагчийг дуудаж ирүүлж иж хоолыг өгч. За тэгэл одоо юу гэдгийг одоо хар тамхитай хэн орооцолдож байна. За болох бүтэхгүй юм руу хэн явна. Цагдаач одоо хамгийн түрүүнд л ямар нэгэн хэрэг дээр очиод латин байсан уу хар байсан уу. Ерөөсөө хоёр л хүн асуудаг. Одоо тийм болтлоо нөгөө юу чинь нөгөө идэ бэр чинь шахаж гарч ирж шít. Тэгээ одоо хэд үеийн юм одоо энэ 2021 дэх 100 болоод ирэхээр л ирэх биш. Өөрчлөгдөн л гэж бодож байгаа. Тэгвэл өөрчлөгдөж байгаа юмнууд байгаа. Манай хүүхэд чинь анх Сан Францискод очиод бид нар яг нөгөө Оклендд нөгөө 3 ерөнхийлөгчийн гудамж байдаг ш. Джексон, Арисон гэдэг. Тэгээ тэнд монголчууд байдаг учраас монголч таавна бараадад ингэ байжсэн. Тэгээд хүүхдүүд нөгөө харьяаллын дагуу сургуульд явна. Тэгсэн чинь яг тэр нөгөө хараа орон байхгүй юу. Тэгээ нөгөө хүүхдүүдийн чинь цуглуул хичээлд нь оруулах гэж пүүн цагтаа тархад нь ерөөсөө ингээд баг одоо цагдаагийн айрам очиж байгаа. Тэгээд тараадаг. За тэгээд л одоо хар өгтөө тэгсэлгээ нэгсэлгээ ерөөс шовтон тийм хэл ам гардаг. Тэгээд дараад нь манайх шилжээд Охайод очиод бас харьяаллынхаа даваа ингээд сургуульд орсон чинь
нөгөө тэнд хаяад очсон монголчууд нь нөгөө шаруудын юунд байт юм байж дүүрэгт. Тэгсэн чи ерөөсөө тэр чигээр шар хөвгтөд сургуул. Тэгсэн манай охины ангийн дарга оюутны зөвлөлийн дарга гэж байгаа байхгүй. Сургуулийн ганцхан арга хөвгт. Бүр одоо тэр чинь 8 дугаар ангийн хөвгт. Дахиад одоо 4 жил сурна шүү дээ. Тэгээ 8 дугаар ангийн хөвгт Харвардаас юу авцсан. Scholarship болоод авцсан. Одоо Харвард манайх танахыг таныг авна шүү гэдэг ингээд. Бүр 8 дугаар ангид багтна гэж. Оюутны зөвлөнд ганцхан арга. Гэгчлэнгээ. Тэгээ эн чинь тэр орчин, тэр гэр бүл одоо нөгөө гургалдаг яаж өсгöd байна уу гэдэг чинь эндээс л харагдаад байгаа байхгүй. Ийм л одоо ухаантай байгаа. Тэгээ энэ номыг одоо би залуучуудаа уншаарай гэж үнэхээр хүүхдүүдэд ялангуяа уншаарай гэж одоо зөвлөе. Үнэхээр маш их том ертөнцийг одоо тэгээ энэ Харпер-Ли гэдэг зохиолч бол энэ арсны үзлийн тухай нэлээд тийм хүчтэй хөндсөн. Одоо жишээлбэл тэн чинь бүр ааваасаа ингээд асуухт нь бүр Ku Klux Klan-ы тухай хүртэл асууж байгаа шүү дээ. Ku Klux Klan ясаа нэг удаа ингэсэн клан гэсэн гэл. Гэтэл ингээд ерөнхийдөө ингээд харахаар энэ номын 3-2-оос хойших хэсэг сүүлийн 3-2 хэсэг бол ерөнхийдөө нэг тийм хар хүмүүст ханддаг цагаан хүмүүсийн дээрэмгүй үг л шүүмжилсэн тийм аястай болчиход байгаа. Гэтэл энэнийг болохоор яг энэ аяс дээр зохиод байдгийг бас уран зохиолын шүүмжлэгч нэлээд шүүмжилт юм байна. Бүр юм шоолдог тийм нэр томьёо байдаг. Black Racism of Southern Writers гэдэг. Тэр нь болохоор одоо өмнгийн зохиолчдод байдаг харуудыг нэг тийм өмгөөлөх тийм арсны үзлийг юм тухалзаад байдаг гэсэн маягийн тийм шооч нэр томьёо хүртэл байдаг. Тэгэхээр тэр нь бол яаж юм гэхэлэр би бол ингэж бодоод байгаа. Зохиолч хүн гэдэг чинь өөрөө уран зохиол бичих хэмжээнд очно гэдэг чинь өөрөө хүн сэтгэл нь маш өрөвч, маш уудан байж ээж хүн зохиол бичнэ. Зүгээр нэг атгагийн юугаар хүн зохиол бичнэ гэж байхгүй. Мэдээж нэг тийм балай юм сурталчилсан, арсны үзэл хүртэл сурталчилсан зохиол зөндөл байдаг. Гэхдээ жинхэнэ уран зохиолыг бүтээхэд тийм сэтгэлээр хийх боломжгүй. Тэгэхээр яагаад энэ өмнөний зохиолч нар өмнөдийн одоо Фолкнер ч юм уу те одоо энэ Америкийн өмнөд нутгийн зохиолч нар илүү харуудад илүү тийм хүн ёсоор хандсан аястай юм уран зохиолууд нь байгаад идэм бэ гэхлээр нөгөө хойд нутгийнхан болохоор нөгөө Black Racism цагаан зохиолчны хар арсны үзлэг байгаа тэр шоолоод байгаа юм нь болохоор эдгээр өөрсдөө дунд нь байж үтсэн. Өөрсдөө одоо жишээлбэл Фолкнер тэр асраг чихээ оршуулахад нь хэлсэний гоё үг гэдэг чинь нэг өрөвдөмөр. Насан туршаа ингээл өөрийнхөө төлөө биш дандаа бусдын төлөө яваал ингээл яасан чамайг өөрийн нөгөө өрлөг их нь байдаг лөө. Боол эмхтэй. Гэтэл тэр боол хүмүүс өөрсдийн ерөөсө багаас нь ахуулаад ингээл ингэсээр гал одоо яг энэ дээр гарч байгаа нөгөө кэлтэй адилхан. Тий. Тэр чин кэл бол ерөөсө өөрийнх нь хүүхдүүд нь бүр нэг нь ингээд бүр хаягдсан шахуу. Гэхдээ яг тэр чин харуу дотор хамгийн боловсралтай гэж юм шүү дээ. Хогийн машины жолооч хүн хүртэл нөгөө сүмийнхээ ганц нөгөө юу дуулал өдөрддөг хүн байх ч бас тий сүмийнхээ дуулыг ганц мэддэг нь тий нөгөө үсэг мэддэг нь учраас. Яагаад гэвэл уншдаг. Тий. Гэхдээ тэр үсэг мэддэг боловсралтай хүн боловч тэр хүнд хогийн машины жолооч болохоос илүү боломж байхгүй. Яг гэвэл цагааны нийгэм юм. Гэтэл ингээд энэ бүхнийг шүүмжилсэн юуны цааталт нь Harper-Lee бас өөрийн ингээд одоо ингэсэн тийм юмнууд зөндөө байд юм. Гэхдээ энэ ямар хамгийн гол нь юу гэхэлэр хүнлэг байна гэдэг өөрөө хүний гадаад үзэмжтэй хамаагүй юм аа. Магадгүй өссөн орчинтой ч хамаагүй юм. Манайхны одоо үг байдаг шүү дээ нэг удам сайн хүний өр сүйтгэвний унаг мөн. Гэтэл тэр сүйтгэвний унаг гэдэг нь генетикийн ойлголт юм уу? Хүмүүжлийн ойлголт юм уу гэхэд ахлаар нэг хайрцангуй шүү дээ. Тэгэхээр ямар орчинд өсөж байгаа хүн ямар болох вэ гэдгийг чинь өөрөө нийгмийг бий болгоод. Нэгэнт гадуурхаал нэг муу хэцүү орчин нөгөөдөл үүсгэл ахын бол тэр хүмүүсийн дундаас бас гэрэлгээд өн төрөхөд хэцүү. Яг тэрэн шиг одоо хэдий цагаан боловч тэр юэл бол
ямар орчин тэр хэдэн хүүхэдтэй ч үлээ тэр чинь маш олон хүүхэдтэй. Тэгээ магадгүй тэр нөгөө хэрэгт холбогдоод одоо энэ манай уншигчид өөрөө унших талаараа учрыг олох бах тэр шүүхийн юу яасан тэр охиноо баг өөрөө хүчирхийлдэгч байж магадгүй тий. Тэгэж гараад байгаа тий ер нь тийм хэдийгээр эн чинь 8 настай охин бичиж байгаа ярьж байгаа учраас харагдахгүй боловч ер нь том хүн хэрсүүхөө уншихад бол таанаас нь маш олон тэр нь ойлгогдоод байгаа байхгүй. Тий тэгээд ямар нэгэн хүнийг эсвэл одоо хүмүүсийг ингээд аваачаад нэг болонд ингээд шахаад одоо жишээ нь одоо боксын эренгээр зөөрөлж болно те. Огт бокс тоглодгоо хүнийг аваачаад болон цахаж жагаад бокс чинь ингээд зодоод байвал нөгөө хүн чинь дотор нь одоо бүр хачин болно үсттэй. Тэр шиг ингээд нийгмийн нэг хэсгийг юм уу хэсэг одоо бүлэг хүмүүсийг ингээд боловсралгүй одоо бичиг үсэггүй тийм хүмүүсийг яг нэг газар хаваачаад ингээд хориод тэд нар зөвхөн одоо хүнд хүчээр ажил хийдэг зөвхөн эзний ташуурандаар явдаг ийм байдлаар ингээд одоо юу гэдэг юм баахан олон жил ингээд явчихаар тэр хүмүүс ч өөрсдөө дотроо одоо буугалдаг бүр ингээд удмаараа одоо бүр ингээд үзий ядад эхэлж байгаа байхгүй нөгөө нийгмээ. Тэгээ энэ хорсол задрах юм бол яах вэ гэдгийг Атикус шиг хүмүүс 30-аад онд бүр сануулсан тийм. Одоо энэ ном чинь өөрөө бас ихэнд ойлгогдсон байсан байхгүй. Энэ ном чинь өөрөө 60 онд гарсан ном гэхэд бас л нийгэм сануулга зочроо гэсэн ном гэж байгаа шүү дээ. 60 онд чинь ерөөсөө л тийм байсан байна. Тийм байсан бэ. Тэр хуучин шиг нөгөө юу яадгүй ч гэсэн харуудын хороол байж лээдэг. Ганц нэг оюутан ганц нэг хүүхэд ингээд бүр одоо хайскулыг бүр дээд зэрэгээр төгсөөд ингээд одоо юу руу ороход тэр үе чинь бас нэг үе бодвол бас харьцангуй мөнгөтэй тийм улсууд бий болсон байсан харууд. Тэгээд тэднэр нь нөгөө scholarship болдог. Тэгээд ганц нэг тийм хүүхэд орохоор нөгөө цагаан оюутнууд чинь дээрлэгдэг, байрдаг одоо бүр тийм байсан байлээ шүү дээ. Одоо чи 70 он болчихсон. Ер нь тэгээд эн чинь одоо маш хар цагаан арсны юу гэхээр контраст нь маш тодорхой учраас ингээд энэ дээр арсны үзлээр яаж гэтэл яг үнэндээ ямар ч арсны үзлгүй нэг үндэстэн угсаатай амьдардаг улсууд ч гэсэн тэгш бус байдал хэрэг хүүхдүүдийн нүд бий болох юм бол өөр аюултай. Тий. Энд чинь өөрөө яаж юм гэхээр нэг нь хүн болгоны хүртэж байгаа боломж нь тэгш биш. Одоо эн чинь шүүхийн өмнө юу шүү гэж Атикус ярьж байгаа боловч яг энэ шүүхийн цааталт чинь шудраг үнэн бүр хүртээмжийн тухай яриа. Гэтэл яг таны түрүүний ярьсан шиг дандаа боловсралгүй хэцүү газар нэг хэсгийг яагаад нөгөө хэсгийг ингээд авах юм бол энэ дунд энэ одоо манай нийгэм чи харагдаж шин хэтэрхий ялгарл энэ ялгарл яваанда нийгэмд өөртөө тийм аюул занал учруулах үст тийм үү. Тий, тэгэл нөгөө цааш нь гүнзгийрүүлвэл нөгөө хувьсгал чинь гарна штэ. Тэгэл нөгөө бие биенээ алан хядна одоо тийм байдалд орно. Тэгээ Америк их олон жил ингээд зохицуулж яваа юм нь юу гэхээр бас одоо юу яадаг. Хит баяжих те. Хит одоо юу яах. Нэгнээсээ ялгараад явчих. Эдний чинь юу ааш та одоо дундаж гээд ингээд жилийн орлого нь $70,000 дээш улсууд болоод ирнэ штэ. Тэгэхээр энэ чинь дундаж болон дунджаас дээшээгээ болоод ирж байгаа. Тэгэнгүүт тэднэр дээр чинь нөгөө тавьдаг татварын хэмжээ нэмэгдээ явчихдаг. Тэгээд тэр татварынхаа авсан татвараараа яадаг вэхээр яг нөгөө за эднэрийг л ингэчих вэ? Дээш нь авчиж өгдөг. Тэгвэл одоо бол нөгөө одоо бол манайх одоо бүр яг энэ 80-аад оны Америкийн тэр халамжийн юу манайд л одоо байгаад байгаа шиг болоод байгаа байхгүй. Хүмүүсийг олон залхан болгоод байдаг. Ингээд нөгөө хүмүүс чинь нэг эдэн төгрөгөөр чинь одоо дүнгийн хэлэхээр их бага мөнгө сонсогдоод байгаа боловч яг одоо тэр төвшөнд нь очиод ингээд ер нь барууны үзэхэр болоод байдаг. Тэгээд тэр хүмүүс чинь хоорондоо хүрээлэл нь ингээд өргөсөд байгаа байхгүй. Тэгэл за өнөөдөр би нэг шил арх авчи маргааш чи хоёрыг ав гэдэг юм уу? Би өнөөдөр хоёрыг авъя. Тэгэл ингээл одоо нийлээд ингээд энэ юу ч зузаараад байгаа байхгүй. Суур манай энэ халамжийн суур чи ингэж зузаараад байна.
Тэгээ энэ чинь явандаа юу болдгийг гэхээр нийгмийн залхуу сэтгэхүй бий болгочихж байгаа. Дахиад цаа талд нь нөгөө ангалт чинь томроод илэрхий ялгаад томроод ирдэг. Би энэ үзээ ядах гэдэг юм уу? Би энэ за одоо энэ чи автай гэсэн үзэл бодол бий болгодог. Ийм. За тэгээд энэ Harper Lee-ийн энэ армаа ийм баялаг мундаг армаа байна. Одоо бид хоёр ингээд явах юм бол цаашаа ингээд нийгэм рүү аваад орох нь байна шүү дээ. Тэгэхээр одоо яг тэр шүүхийн процесс руу энэ төгсгөлийн бүлэг рүү яваад орох юм бол тэр чинь бүр нийгмийн маш том асуудыг ярьж байгаа байхгүй. Гэрлэрийг ярьж байгаа тэнд чи одоо зөндөө юм байж шин. За тэгээд ингээд яриад дуусгааргүй ийм баялаг армааны тухай өнөөдөр яг нэгдүгээрт одоо зохиолч хүн, хоёрдугаарт Америкт бас нэлээд олон жил амьдарсан хүн. Тэгээд тэр дотор нь бас арсны үзэл, Америкийн нийгэм, янз янзын юуны тухай энэ чинь бас Америкийн нийгэм өөрөө юу юм бэ гэдгийг бас маш том зочоо өгсөн. Энэ одоо магадгүй бидний нэг очих гээд байгаа нийгэм маань бас цаана биднэрт арсны юу байхгүй ч гэсэн ийм ядгарл хүн хүнийг ингээд яасан ийм юмнууд бас биднэрт алхам тутам харагддаг болж байна. Ингээд ер нь хамгийн гол нь хүн чанар жинхэнэ хүн болж төлөвшөхөд юу чухал юм бэ гэдгийг ойлгуулснараа маш гайхамшигтай юу санагдав. Тэгээд тэр моди авахын тэр ерөөсөө ганц өгүүлбэрээр тодорхойлчихж байгаа байхгүй юу? Гургалдаа гэдэг чинь босны жимсийг идэт идэггүй. Хоослоод идэггүй. А босны барьсан тэр үрийн савнд очиж өөрөө засдаггүй. Тэгээд уянгал нь доолдог. Тэгэхээр хүнийг одоо хүний сэтгэл зүйд тэр гургалдаанууд хэдий ч нэ л өргөн хүрээнд байгаалах нь нийгэм маань төдий ч нэ тайван дөлгөө ийм болох нэ. Одоо Америкийн зүгээр би бодлогыг бол ингэж ойлгож байгаа шүү дээ. За одоо ингээд эцэг дээц өвгд нь ингээд олон 100 жил ингээд ийм боолын нийгмийг ингээд байгуулад ингээд ийм хонцонтой одоо юу гэдгийг те ийм хоёр талд гарсан ийм нийгэм бий болчих. Тэгэхээр энийг ингээд зөөллөө л одоо ингээд яваадах нь зөв юм байна. За одоо нөгөө нэг хэсэг ингээд халамжаар амьдраад байсан нөгөө харууд чинь дотор нь ингээд урлагийн одод, спортын одод ингээд хөдөлмөрөөр баяжсан сайтнууд, тэрбумтнууд ингээд бий болоод ирэнгүүт үгүй би яагаад ингэж болдгоо юм гэдэг. Тэгэд ингээд нөгөө нийгэм чинь цаашаага үр жимсэн арай гоё болоод боловсроо явж байгаа. За дахиад нөгөө арманы маань нийт чи дахиад бид хоёрын яриаг одоо цааш нь ингээд хажуулаад явуулчих. Ингээд одоо явах. Ийм арманы тухай ирж өнөөдөр бидэнтэй сонирхолтой сайхан яриа өрнүүлсэн. Инх хол тахта баярлалаа. Тэгээ таны уран бүтээлд маш их амжилт хүсье. За одоо энэ сайхан гарчиг нэвтрүүлгэнд орж оролцуулсан та бүхэндээ баярлалаа. Та бүхний ажил үйлс дэлгэрч цэцгэлж явах болтугай гэж ерөөй та баярлалаа. Бид бүхэн өнөөдөр Америкийн Атланта мужаас гаралтай Outcast хамтлагийн Андре 3000 болон Big Boy нарын хамтарсан Prototype дууг хүргэх болно. Энэ дуу нь болохоор Андре 3000 түүний тухайн үеийн найз хүн болох Эрика Баду тэр хоёр 5 жил үерхсэн. Тэгээ салсныхаа дараагаар дараагийнхаа одоо хайр дурлалыг хайж байгаа байдлаар гэх юм уу өөрөө клипээ найруулж хийжсэн уран бүтээл байгаа. I'm in love.
out of the ordinary. Like catch a matinee, baby. You are a prototype. I think I'm in love again. I think I'm in love again. If we happen to part, Lord knows I don't want that, but hey, we can be mad at God. We met today for a reason. I think I'm on the right track now. I think I'm in love again. Let's go. Let's go to the movies. I think I'm in love again. 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 I think I'm in يتبسم غار ورديها الشقا يتبسم غار ورديها الشقا واجي غيماني انفرقت واجي غيماني انفرقت يا نورين للنوفلي يا نورين للنوفلي لا تهنم تبدالتك لا تهنم كم تبدالتك صوت الطين هرتل والند صوت الطين هرتل والند تكما دغمان جما رقد تكما دغمان